Бурхны шашнаа дээдлэн хүндэлдэг монголчуудаа тахилын цогц, 7 эрднийг бэлэгдсэн тахилын цогц, сангийн бойфор, мандал, завья зэргийг гараар урлан бүтээлээ. Тухайлбал мянгатын цогц нь мянган зул өргөсөнтэй тэмцэх, мянган бурханд зул өргөсөнтэй адил гэж ойлгож болно. Мянгатын цогцыг яагаад бүтээснийг түүхэн талаас нь авч үзэхэд ганжуур данжуур судар дээр зам мөрийг тэгшэтгэж гэгэрүүлэхийн тулд чамин хийцтэйгээр бүтээн бурханд зориулж гаргасан гэж тэмдэглэсэн байдаг. Мөн гоёл хийнцэр хэрэглээг тодтох нүнжиг заасан мөнгөн эмэг, бөгж, зүйлс зэрэг үнэт эдлүүд нүд тужирлаж энд дэлгэгдсэн байна. Цалин цагаан 990-с үнэт эдлийн дэлгүүрт цэвэрзсэн эд эдлүүд мөн худалдаалагдаж байна. Зэс аяганд тогтмол хоолундаа идэж хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглахыг зөвлөж байна. Ходоодны шархлаа болон дотор бүх өвчлөлийн үед бөөрийнхий байцаа буцалгаад шүүсийг нь зэс аяганд хийж хонуулаад өглөө 5-7 цагийн хооронд 30 хоног тогтмол уухад ямар ч дотор эрхтний өвчлөлийг нэн даруй эмчилдэг байна. Эмчилгээний ийм үрд нөлөөтэй зэс эдлэлээр хийсэн шанах, цар, аяга, данх, хоолны тогоо зэргийг монголчуудад зориулан урлан хүргэж байна.